Сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдрийн монгол хэлний хичээлдээ орцгоё. Өнөөдөр бид үгийн утгыг мэдэж, ойлгож уншицгаая. Дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай. Дараах үгсийн утгыг таамаглан бодоорой. Алс бүлүү, газрын мохор, дорой, ад шоо, шогол, гарын члээ. Эдгээр үгс ямар утгатай вэ? Бодоорой. Өнөөдөр бүгдээрээ Дашин жилэн цууга Андерсент гэсэн зохиолыг уншина. Зохиолыг унших явцдаа утгыг нь мэдэхгүй үгээ сайн тэмдэглэж уншаарай. Амжилт хүсье. Би багада Андерсенийг монгол хүн гэж боддог байлаа. Би тэгэхэд хүн бүхэл шууж цөөхөн үзэгддэг алс бөглөө бүрг хангаа хэмээх сумын баг сургуульд суралцж байв. Нэг удаа Дашин жилэн гэдэг газар багш маань явж Андерсен гэдэг хүний зохиосон үлгэрийн ном авчраад бидэнд уншиж өгч билээ. Жигтэй ихэн сонин. Тэр дундаа нугасны муухай дэгдэхээ юу? Яг л намайг дэгдэхээ дүрээр биччихсэн юм шиг санагдана. Би түн шиг юм л бол ад шоо үзэгдэн зодуулж хүүхдийн гарын члэгийг нь гаргаж явдаг дорой жаал байв. Андерсен гэдэг хүнийг би Дашин жилэнд суудаг юм байх гэж боддог байлаа. Бичсэн үлгэрээс нь үзэхэд их л сайхан сэтгэлтэй хүн бололтой. Хүүхдэд шоглуулах үед тэр л миний талд орж нулимсыг минь арчин аргадах болов уу гэсэн бодол төрдөгсөн. Тэгээд би загтал бичиж Дашин жилэн цууга Андерсент Булган аймаг бүрг хангаа сумын баг сургууль Ж Даш дондгоос гэж хаягдлаа. Дахин гоё үлгэр бичиж өгөөч гэж. Хариу захидлыг хичнээн их хүлээсэн гэж. Яаж ч ирэх вэ дээ? Хожим мэдхнэ. Тэр газрын мохорт олон мянган километрийн цаана буй Копенгаген хэмээх хотод тэгэхдээ бүр 100-аад жилийн өмнө үлгэрээ бичиж байсан хүнээс загтал хүлээж сууж шүү дээ. Харин Дашин жилэн манай сумаас ердөө 60 км зайтай жижиг суурин байсан юм аж. Ж Даш дондог. Хүүхдүүдээ ихээ дахин уншиж өөрийн таамагласан үгийн тайлбарыг зохиолтойгоо харьцуулан бодоорой. Өөрийн таамагласан үгийн утгын тайлбараа тойл бичгээс хайж тулгаж үзээрэй хүүхдүүдээ. Тойл бичгээс танил биш үгээ хайхдаа нэгдүгээрт толгой үсгээр нь хайж олоорой. Хоёрт үгийн тайлбарт байгаа танил биш үгийг тойл бичгээс дахин дэлгэрүүлж уншаарай. 3. Тойл бичигт байгаа тухайн үгийн бүх утгын тайлбарыг уншаарай. 4. Хам сэдвт орсон үгийн утгыг сонгож аваарай. Амжилт хүсье. Өнөөдрийн хичээлээр би үүнийг мэдэж авлаа. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон бүх хүүхдүүдтэй баяр хүргэе. Түр баяртай амжилт хүсье.